Юу яцхандаа лүгтүгийн ирлэгчтэй таран давтаа сайхан үйлч гээд л байна уу? Та бүхэндээ дуулах таатай мэдээ те. Дуртай киногоо үзмээр байгааж хаанаас болохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл та Tokyo Movie аппликейшн ашиглаад Look TV-гийн видео сандууга мянган кинонуудаас хүссэн киногоо хайж үзэх боломжтой боллоо. Мөн Tokyo цэсэнд байрлах Movie аппликейшнаар дамжуулан Look TV-гийн премиум болон Basic багцыг идэвхжүүлж илүү хэлбэр шийдлийг сонгох боломж танд байна шүү. Хаанч хизээч хүссэн киногоо түрээслэн үзэж entertainment ертөнцөөр хязгааргүй аялахад тань ердөө Look TV болон Tokyo аппликейшн байхад л хангалттай. Илүү хэлбэр төлбөрийн шийдлийг Tokyo аппликейшнаас, илүү их кино контентийг Look TV-гээс үзээрэй. За юу цаанда манайхаа хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг гээд дууг таад мэднэ сте. Тэгвэл өнөөдөр таадыг хүүхэд насанд чинь хүргэж өгөх нэгэн онцгой киног ярьж хөр бэлтгэлээ. Ямар кино вэ гэж юу? Таад минь хэзээ нэгэн цагт Затура сансраа хэллэмэх киног үзчихсэн үү? Үйл явдлын хувьд бол ерөнхийдөө алдарч жүжигчин Робби Уильямсын тоглосон Jumanji кино шиг боловч сансар өгдөргөө дөрөндөг гэдгээр арай өөр үүрэмц гэж хэлж болно. Ерөнхийдөө энэ киног үзээгүй 2000-ад оны хүүхдүүд бараг байхгүй л үү те. Тийм болохоор 30 руу төхөж яваа 2000-ад оны үзэгчд маань нэг үзээд хүүхэд насаа сэргээгээд авбал гэмгүй баха. Киноны гол дүрүүдэд Twilight киноны Беллагийн дүрээр түмэн танигдсан жүжигчин Kristen Stewart ба бид бүхний өсгөлн тоглоом кино тоглосноор мэддэг жүжигчин Josh Hutcherson-аар бүр хүүхэд байхдаа тоглолцоосон байгаамаа. Харин найруулагчаар нь гэвэл бид бүхний сайн мэддэг алдарч жүжигчин Robert Downey Jr.-ийн тоглосон Төмөр хүн киноны эхний ангийг найруулсан Jon Favreau ажилласан бөгөөд найруулагч маань Marvel-ийн синематик ертөнцийг үндэслэхээс өмнө энэхүү киног хийсэн байгаа. Одоо та хэд маань киноныхаа тухай хангалттай мэдээлэлтэй болсон учраас киногоо эхэлцгээе. Өнөөдрийн манаас үгийг лайк болон subscribe дарж дэмжээрэй. Дараагийн удаа говийн кинонуудыг оруулна шүү. You know the plan. You know the plan. За тиймээ киноны үйл явдал эхлэхэд хоёр бяцхан хүүг аавтайгаа хамт бейсболын бөмбөгөөр тоглосон явж байгааг харж байгаагаар үйл явдал эхэлнэ. Энэ хоёр хүүг Волтер ба Дэни гэх бөгөөд Дэни бол дөнгөж 6-наас хүрээд сургууль соёлд орж буй хөөрхөн хүү ба муухай аштай 4-р ангийнх ах Волтер ба адаар аштай эгч Лиза болон аавтайгаа цуг амьдардаг гэжээ. Ингээд Волтер ч аавтайгаа тун сурамгаар бейсболын бөмбөг шидэлцэж авалцаж дуусаад Дэни ч аавтайгаа тоглож эхлэхэд жаахан юм болохоор сайн авч чадахгүй байлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Волтер ч гэж юм дүүгийнхээ урд орж ирээд аавынхаа шидсэн бөмбөгийг булаагаад авчдаг ба. Үүнээс болж айлын баг Дэни ч бөөн уур болж байгаамаа. Аавыгаа одоо булаацдаг гэдэг юм уу та. Тиймээс Дэнич бөөн уурлаад гэртээ орсны дараа гэр дотроо байдаг жижигхэн ханийн лифтэнд ганцаараа суудаг бөгөөд удалгүй аав нь орж ирээд Дэнийг харгатлаа. Тэр үеэрээ аав нь Дэнид хэлж байгаа. Ямар ч нэгдүгээр ангийн хүүхэд мундаг бөмбөг барьж авч чадахгүй шүү дээ. Гэхдээ чи том болоод мундаг хүн болох болохоор одоо битгий ингэж уурлаа. Би ч гэсэн чам шиг байсан. Тэргээд нэг сайхан сэтгэл дулаастай л хэдэн үг хэлж байгаамаа. Ингээд аав нь Дэнийг аргачаад буцаа төмөрөнд ороод ирэхэд Волтер ч аавдаа аав дахиад тоглох уу гэсэн буудан дээр суугаад байжээ. Гэсэн тэр үед нь аав нь ажил ихтэй бодвол өнөөдөр тоглож чадахгүй бас удахгүй ээж чинь нэж тоо хоёрыг авна гэд Волтерийн уурыг бас хүргээд хэлээ. Түүнээс болж Волтер ч уурандаа хэрвээ Дэни байгаагүй бол би тантай өдөржин тоглох байсан юм гэж мэгэд дүүгээ алж явах гэдэг юм уу хайшин. Ийхүү Волтер ч яг ингээ бөөн ууралж явах зур Дэни ахтайгаа барьцсан орж ирээд аав та надтай орой Супер Марио тоглоно гэвэстэй гэсэн чинь Волтер чинь 6 настай дүүтэйгээ хэрлээд гэр орны хамаг уур амьсгалыг алаад хийж байгаамаа. Тэгээ сүүлдээ энэ хоёр чинь хэрэлцээр яваад аавынхаа уурыг хүргэж хаяад өрөөрөөгөө хөөгдөж байгаа юм хөөрхий. За түүний араас Волтер маань ч ууртаа өрөөндөө өвтөж байтал Дэни орж ирээд ахаа хамт цэрэг бож тоглоё энэ төргээд зүгээр байлгасангүй. Тэгээ бүр сүүлдээ Дэни ч амар шаналгаатад гууж эхлэхэд нь Волтер дуртай дургуй зөвшөөрч Дэнитэй тоглож эхлэв. Энэ хооронд манай хоёрын аавч доод өрөөндөө амар чухал ажилтаа үйж байтал Волтер Дэни хоёр ахаад л зодтолж ноцтод эхэлдэг ба Волтер Дэнигийн жижигхэн радио хүлээ авахчийг нь эвдээд хийцсэн юм уу да хаашийн. Тэгсээр манай хоёр сүүлдээ бүр хонч хон болж бөө юм болж байхдаа Дэнич аваачаад ахрууга бөмбөг шиштэл аавынхаа ажил дээр нь асгаж хаяад дахиад аавынхаа уурыг үргээд айчив. Үүний дараа Волтер Дэни хоёр зочны өрөөрөө höөгдөж аав нь хоёрыг харуулахын тулд эгч Лизагийн сэрийгээд өөрөө ажил руугаа яваад өглөө. Гэсэн чи ахвтэ ааш муутай эгч Лиза нь аавыгаа гарвуу буюу чихэндээ нэг юм зүүж авснаа буцаад унтаад өгч байгаамаа. Өдрийн 2 цаг ч штэ. За энэ хүний араас үзэсгэлэхэд Дэнич ахин ах дээрээ очиод бөмбөг тоглоё энэ төргээд царай алдсан ч Волтер дүүгээ бүр тоодоггүй. Тийм болохоор Дэнигийн уурн дахиад өрөнгөтэй ахрууга бөмбөг шидтэл нүүрлөө нонч хаяад алуулан галтлаа шүү. Түүний дараа ч Дэни ахаасаа зүгтаагаа дахиад нөгөө жижигхэн лифчиг юм дээр очиод орцсон байтал Волтер Дэнийг ядах юмгүй болчдөг ба. Аавыг эртэл чамаагийн дүлдээчүүл яаж байна гэж мэгэд дүүгээ бас айлгаа тамлаад идэг наасан. Тэр үед нь ч Дэни аав намайг илүү ухаантай гэж боддог учраас та надад атаархдаг гэд ахыгаа өтгөд Волтерийн уур нь хүрээд Дэнийг шууд доошо зойрын өрөөрөө болгочвол яах вэ? Манайд ингэсэн бол арьсаа өвчүүлсэн байгаа л да. За үүний дараа Дэнич зойрын дотор орчоод ханахуугаас айн гүйж явахдаа Затура гэд нэг тийм сонин хөлөг тоглоом боллоо шүү. Тэгээд тэр тоглоомоо олсны дараа ахаад л ах дээр явж хамт тоглоё ихтэн Волтер ч дүүтэйгээ хамт тоглохгүй гүрийгээд зурагтаа үзээ суугаад байваа. Тэгэхээр нь Дэнич Затурагаа ганцаараа тоглохоор шийдээд нийтлэл бас ч их сонирхолтой тоглоом байлаа. Ингээд Дэнич осон тоглоомоо түлхүүрийг эргүүлээд эхлүүлэг товчонд дарсан чинь Затура дээр их нэг жижигхэн буужин хөдөлж явж байгаад эхний хөлөг дээрээ зогсоход нэг тийм сонин карт гараад ирлээ шүү. Тэгтэл тэрэн дээр нь солирын бороо хамгаалах үйлдэлээр
гэд битсэн байв яг уу. Түүний дараа Дэни солирын борооч гэж юу болохыг мэдэхгүй болохоор Волтероос очиад асуудал цаатахнаас олигтой хэлсэнгүй. Тэгж байтал гинт дээврээс нэг юм асар хурдтай байшингийн цолоод ороод идэг ба араас нь манай хоёрын гэрч жигнээс солирын бороонд өртөд эхлүүл яах вэ? Ямар янзын юм олцсон юм бэ? Энэ үүний дараач Дэни Волтер хоёр гүйсэр зочны өрөөний хан зууган дотор орж нугтахад нэг солир манай хоёрын зургатан дээр унаад бодоо олгож хайж байна. За үүний дараа манай хоёр ч арай гэж амьд мэд үлдээд дээшээ тааз руу артал од мод ч бүр амар дод харагдаад илаа. Тинхүү түүний дараа Дэни ч үүдэн дээрээ очиод гэрийнхээ хаалгыг онгойлготол Волтер Дэни хоёрын байшин задгай сансарт гарцсан хүүд ивж байдаг бөгөөд манай хоёр ч үүнийг идчихэд бөөн паник болж таарлаа шүү дээ. Ингээд үүний дараа Волтер Дэни хоёр яхаа мэдхгүй муухай аштайгч Лизагаас сэргээд босон өвдлөлаар хэлэхэд Лиза ч одоо хоёр дүнхээ яриад байсан юмыг тоож сонсдгүй наасан. Тэгэхээр нь Волтер Дэни хоёр ч одоо хөшгөнэгээд бид сансарт гарцсан байна штэ. Сексис юм уу хүүхэн минь ээ. Гээхэд Лиза цонхны цаана од гарцсан байхыг хараад яана орой болцсон юм уу? Би болзоотой штэ. Мо хоёр бацаан чинь сэрэчгүй. Гээд усан дорно гээд ванны өрөөнд ороод хаалгад хөвжөд шүршүрт орохоор болчихов. Сансарт штэ. Сексгэрээ. Гэсэн ч манай хоёр үгүй та энэ тоглоомыг хар гэл бөө юм болж игчигээ угаалгын өрөөс гаргаад тоглоом үзүүлтэл Лиза гэж хэлчихэд дахиад хаалгад өгчөв. За үүний дараа Дэни дахин нэг удаа тоглоомоо явуултал дахин нэг карт гарч ирвэ. Тэгтэл түүн дээр нь сансрын хөлгийн гишүүн 5 тоглолт явтал хөлдөө капсулд орно гэж бичсэн байлаа. Тэгсэн яг үүнийг нь араас Лизагийн угаалгын өрөөч дотроос хөлдөд эхэлдэг ба Волтер Дэни хоёрч Лиза руу яваад ортол манай хоёрын их чинь тас хөлдсөн байлаа. Ингээд үүний дараа Дэни яна би их чиг алдсан байж штэ гэхтэн Волтер үгүй их ч зүгээр л бид хоёрыг 5 удаа тоглолт хөлдсөн байгаа гэснэ гисгэх гээд үзлээ. Ямар ч нэмэр байсангүй. Ийм хүчинхэн паникнд орсны дараа Дэни ямартай ч нөгөө гайтай Затурагийнхаа зааварчлагыг үзэхэр боллоо. Тэгсэн тэрэн дээр нь ингэж үтсэн байв. Затура анхаараарай. Сансрын нисгчтэй Затура та бүхнийг хүлээж байна. Та нар сансар окторгоо дунд зүг чигээ олон явах ямар байдгийг мэдхүү. Тоглоом нэгэнд ихэлсэн бол Затура эцсийн зэгтээ очихлоо зогсохгүй. Хэмээн зааварчилгаан бичсэн байгаамаа. Ер нь бол сансрын жуманжи байдаг насан. За үүний дараа Волтерч Дэни тандаад хэлж байгаа. Хоёулаа одоо тоглох хэрэгтэй. Гэхдээ Дэнич би дахиж тогломооргүй байна. Энтэр гэтэглээ шүү. Тэгтэн Волтер чи үнэхээр хармаар байгаа бол заавал энийг тоглоод ялж байж дуусгана хэмэв. Энэ үүний дараа Волтерыг ээлж болж манай унш тоглоомод тоглохдоо Затурагаас ахин нэг карт гарч ирвэ. Тэгсэн тэрэн дээр нь таны робот тоглолттой хэмээн бичсэн байлаа. За арай робот гарч ирээд алах юм биш үсттэй. Энэ хүүний дараа манай хоёрын байсан өрөөрөө нэг жижигхэн робот ороод ирэхэд Волтер энэ юм уу гэж шоолж гарлаа. Гэтэл нэх удалгүй нөгөө робот нь айжмаар том болоод начлаа. Ингээд роботчууд мангар том болсны дараа анхаар онцгой байдал харин биет болтлоо. Устгах ёстой гэснээр манай хоёрыг алах гэд хөөж гэллээ. Гэхдээ тэр хилээд ах чинь тий. За үүний дараа өнөө алуурчин робот чинь манай хоёрын гэр орон дотор нисэж яваад ханы зугыг нь мөрөнгүүтээ тэндээ гацчихваа. Гэсэн ч нөгөө робот чинь зогсолтгүй манай хоёр руу дайраад идэг бөгөөд яг энэ үеэр нь Дэнич гэс Затурагаа тоглох гэтэл түлхүүр нь алуулсан байлаа. Тэгтэл явж Затурагийн түлхүүр нь яг нөгөө роботын хажууд нунцсан байдаг ба. Волтер ч амжиж түлхүүрийг авч байгаа маа. Энэхүү Дэнич яг ээлжин дээрээ тоглох гэж байхад өнөө робот чинь зөвхөн Волтерыг хөвдөдөг бөгөөд тэгсээр хагаад манай хоёрын байшинг цөм мөргөж гараад сансарт нисэж мисээд буцаж ирэн манай хоёрын байшинг мөргөөд бүр бодоо олгож байна. Тэгсэн дээр үеэр Дэнигээс өөрийнхөө ээлжин дээр тоглолт гинт манай хоёрын байшин чинь хазаагаад эхэллээ шүү. Тэгтэл Дэнигийн ээлжний картан дээр нь одны таталцсан бүсэд орлоо гэж бичсэн байна. Энэ хүүний араас байшинч тэр аяараа нөгөө од руу татагдаж эхлэхэд Дэнич жижигхэн биетэй болохоор арай л од руу унтсангүй. Харин нөгөө робот нь болохоор Волтерыг алах гэж хөөсөр байгаад одны татан хүчнээс болоод зойрлоо унаад өглөө шүү. Ядаж байгаад энэ үед нь манай хоёрын хөлдсөн Лиза ах чинь дээрээс нь гулгаад орж ирж байгаа маа. За ингээд нөгөө алуурчин робот чинь ашгүй чадарлаа гэж үтэл гинт дотроос нэг юм гарч ирснэ. Алуурчин роботыг засаад эхэллээ. Терминатор юм уу хайшин. Тийг үүний араас үзэгдэл ахин солигдоход Волтер ч өөрийнхөө ээлжин дээр ахин тоглоход Затура 4 нүд урагшилж ээлжид нэгэн карт гарч ирвэ. Тэгсэн чинь тэрэн дээр нь ашгүй элдв янз бүрийн гайгам шиг сүрэл байсангүй. Харин ингэж ütсэн байв. Та флотын адмирал боллоо гэсэн карт байгаа юм. Ганц удаа ч гэсэн болж байна штэ. Гэсэн ч үүний дараа Дэнигийн ээлж болоход манай хүн би тоглохгүй гэж уурлаад галтагооны өрөөнд оронгуудаа гоймж ханах гэж эхэллээ. Тэгсэн тэр үеэр нь байшин сансарт байсан мөртлөө гоожураас нь ус гоожод газан билетик нь ажиллаад байгаа юм да. За үүний дараа манай хоёр дахиад нөгөө уламжлалт хэрүүлээ хийж гарахад Волтер Дэнид ингэж хэлж байгаа. Чамаас л бүх юм боллоо гэд дахин дүүгээ буруутгаад эхлэв. Дэнич тэр үед нүдэнд нь нулимсэлгэж ирснэ. Би зүгээр л тантай тогломоор байсан шүү дээ гэж хэлэхэд Волтер муу шаар чинь гэмээ ухарч ашгүй энэ хоёр минь эвлэрв. Одоо эвтэй байхгүй л тэгээд шууд л үхэн шидтэй хоёроо. За үүний дараа Дэнич өөрийнхөө ээлжин дээр тоглолтол Затурагаас ахин карт гарч ирж байна. Тэгсэн тэрэн дээр нь зоргоонууд ажиллах болно гэж бичсэн байлээ шүү. Яг тэр үед манай хоёрын байшин тойроод сансрын үлэг гарч ирснэ. Байшин руу их буугаар буудаж ирэхэд Волтер Дэни хоёр ахаад л нөгөө ханы зуган дотор орж нуугдж байгаа маа. Ер нь нэг мэдсэн чинь задаа сонсорт очно гэхээр хүнд ч гэсэн амар байгаа зү. Тэгвэл яг энэ шиг та хэд маа нэг л мэтгэд Прүстэйгээ явж байгаад замын гол таг зогсчвал яах вэ? Тийм болохоор энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Прүс центр сүлжээ авц завсрын төвөөс 7 дахь жилдээ уламжлал болгон явуулж буй Прүсэ бөөцөл хөтөлбөрийг танилцуулж байна.
Прүсэ бөөцөл хөтөлбөрийн хүрээнд та бүхэн маань өөрсдийн Прүс машинуудаа өвлийг өнтөд авахд бэлтгэн өвлийн моторын тос, антифриз буюу хөргөлтийн шингэн, удааны эсрэг мотор салааны шүүгч, мөн моторын цэвэрлэгээ үйлчлэгийг хийлгүүлж өвлийн үлрэл тохиолддог элдв асуудлуудаас урьдчилан сэргийлээрэй. Ямар асуудлууд вэ гэхээр мэдээж автомашин хүчгүй болж доголдох, бензин эдэлт ихсэх болон машины хянах самбар дээр янз бүрийн гэрлүүд асаж, эвдрэл гэмтлүүд үүсэх гэд олон асуудал бий. Тийм болохоор та хэд маань Прүс машиндаа тулгарч байгаа элдв асуудлуудаас урьдчилан сэргийлж Прүсэ бөөцөлөөд өвлийг өнтөд аваарай. Прүс центр. Pruse бөөцөл. Antifreeze Basic багц, Com цэвэрлэгээтэй стандарт багц, бүрэн цэвэрлэгээтэй ультра багцад Pruse центрийн бүх салбаруудаар. Гэсэн ч нөгөө зоргончууд нь манай хоёрын байшин руу будаад л байдаг ба Волтерч яг энэ алаантай үеэр дахин тоглоомоо тоглоход дотроос нь дахин програмчлах гэсэн карт гараад ирлээ шүү. Энэ үүний дараа зоргончууд манай хоёрын байшин бууцаар байгаад яваад өгдөг ба Волтерч Дэнигээр дахин тоглох дотроос нь төөрсөн сансрын нисгчийг авар гэсэн карт гараад ирв. За одоо сансрын нисгч гарч ирээд манай хоёрыг алхан дээ. Бүр яг хийж дуусаагүй байтал Волтер Дэни хоёрын гэрийн хаалгыг нэгэн сансрын нисгч дараад ороод ирвэ. Ийхүү өнөө амир сансрын нисгч нь орж ирэнгүүтээ дуулгаа тайлгаад ашгүй дотор нь арай гайгүй царайтай нэг ах уу ээж таарва. Ингэж манай сансрын нисгч орж ирсний дараа зоргончууд манай хоёрын байшин дахин будаж эхлэх харангуйтаа зоргончууд халуун татагддаг юм. Тэд бол мах иддэг том гүрэн шиг амьтад. Тийм болохоор яг одоо гэрийнхээ бүх гэрэл зуух халаагуурыг унтраа гээл тэглээ шүү. Энэ үүний дараа манай хоёрч өнөө сансрын нисгч хийсний дагуу гэр орныхоо бүх гэрэл захилгааныг унтрааж хашихад өнөө сансрын нисгч маань манай хоёрын том өрөөний бүйдэн шатааж хайснаа сансар руу гаргаа явуултал зоргончууд өнөө бүйдэнгийн дагаад яваад өглөө. Буурхан минь гэж. Ингээд сансрын нисгч маань Волтер Дэни хоёрыг аварсныхаа дараа гэрт нь үлдэн хамаг хоол ундыг нь хамж шимж идээд эхэлтэл Волтер ч хийж байгаа. Энэ нөхөр хамаг хоол дуусгалаа гэснээр өөрийнхөө сансрын плотын адмирал болсон картаа үзүүлээд манай хоолыг идэхэ бол гэд сансрын нисгчд хэллээ шүү. Тэгтэл өнөө сансрын нисгч чинь уучлаарай. Би таныг плотын ахлах байсныг мэдээгүй мэн энтергээд Волтер руу жаахан тоглож авснаа. Би ч гэсэн тоглоомыг тоглож байсан гэд өөрийг нь бас флотын адмирал болгосон тухай картыг Волтерт үзүүллээ. Айхтарч. За тэгсэн ч гэсэн Волтер өнөө сансрын нисгчийг явуулан тэрэг бөө юм болгоод эцэстээ сансрын нисгч ах маань Дэнигээс чи үнэхээр намайг явуулахыг хүсэж байна уу хэмээн асуулаа. Тэгтэн Дэни ч гэсэн тэр биднийг аварсан шүү дээ гэж хэлсэн ч Волтер үгүй тэр манай бүйдэн шатааж бидний хамаг хоол хүнсийг дуусгасан эмэн хэллээ. Ингээс үлдээ сансрын нисгч маань Волтерыг хөөсний дагуу иргэн хувцас өмсөд яг гарах гэж байхад нь Дэниж сансрын нисгчийг үлдээ чимэн гуйснаар сансрын нисгч маань явуулгүй үлдэж байгаамаа. За үүний дараа үзэг солилцоход манай гуравч иргэн тоглоомдоо орохоор болоход тоглоомыг тоглох Волтерийн ээж болсон байлаа. Тэгтэл тэр үеэр Волтер тоглоомд ирэх сансрын бужингуудыг хөдөлгцсөн байхыг анзаараад Дэнид өөчил өөртсөн байна штэ гэл ахаал бүхэн хэрүүл боллоо. Тэгэхэд нөгөө сансрын нисгч маань манай хоёрын хэрүүлийг таслаад Дэнигээс ахын дүү чи яасан бэ? Үнэхээр хөдөлгцсөн юм уу? Гэхдээ Дэни би санамсаргүйгээр хөдөлгцсөн байж магадгүй хэмээн үнэнээ хүлээлээ. Тэр үед нь Волтер шууд босч ирэнгүүтээ Дэнигийн хөдөлгсөн сансрын хөлгүүдийг буцаагаад байранд нь оруулдаг ба араас нь өөрийнхөө ээлжин дээр тоглоомыг тоглоход тоглоомтроос нь ээлжит карт гарч ирж байгаа юм. Ингээд Волтер нөгөө картаа уншсан чинь та булхайтсан учраас сансрын хөлгөөс хөөгдлөө хэмээн бичсэн байдаг ба яг энийг хийж дуусаагүй байтал Волтер гинт асар хурдтайгаар дээшээ хөрөн байшингийн дээвэр дэх онгорхой нөхрөө нисэж гараад өвчлээ. Яг тэр үед нөө сансрын нисгч ах маань шуурхаа хөдөлж гяс үргэвчээрээ Волтерийн араас очоод авардаг бөгөөд манай хоёрт ингэж хэлж байгаа юм. Хэрвээ та хоёр үнэхээр буцаж гэртээ хармаар байвал эвтэй байж нэг баг болох хэрэгтэй шүү гинэ. За үүний дараа Дэниж тоглоомыг тоглоход хоёр нүд ухардаг бөгөөд яг энэ мөчөд Лиза хөлдснөөс хойш аль хэдийн 5 нүдл өнгөрсөн тул манай хоёрын ааштай эгч нь иргэн юу ч болоогүй юм шиг босч ирэнгүүтээ болцоондоо явахын тулд шүршүрт орлоо. Гэхдээ байшин аль хэдийн сансарт гарцсан явж байгаа шүү дээ. Ийхүү Дэнигийн араас Волтерч дахин тоглоход 9 бууддаг бөгөөд үүний араас Волтерт алтан карт гараад ирлээ шүү. Тэгтэл тэрхүү карт дээр нь Волтерыг сүүл одонд хүслээ шивнэд биелүүлж болно хэмээсэн байдаг бөгөөд Волтер мэнч бөөм баяр болж байгаа маа. Гэтэл энэ үед Дэниж хүүхдийн болохоор чи бид хоёрын хэн ялах нь хамаагүй зүгээр л хурдхан тоглоомоо дуусгах гэхэд Волтер ч авчиад чи зүгээр хожихгүй болохоор тэгж хэлж байгаа зү. Дээрээс нь чи бас булхайтсан. Тэгээд тэрнээс чинь болж би үг шахсан. Ер нь эцээ чамаас болж аав ээж хоёр салсан итэргээл үгэлж өгч байна. Гэхдээ тэгээ явахтаа Дэнийг авчиад уурлуулаа хийчих байгаа юм л та. Яахлаараа ингээд дандаа хоорондоо хэрэлдээд идэмтэй. За үүний дараа Волтерч дэшээ гараад нөгөө сүүл удаандаа яг хүслээ шимтгэх гэж зогсож байтал сансрын нисгч ах орж ирэнгүүт ингэж байгаа юм. Волтер чи яг одоо ууртай байна. Юу ч бодож байсан тэрнийг бити хүсээрээ. Волтерыг яг нэг юм болохгүй юм бодоод байгааг мэдсэн янзтай хэллээ. Гэсэн ч тэр үед нь Волтер ямар ч хариу хэллгүй байсаар сүүлт одондоо хүслээ шимждэг ба сансрын нисгч гинт байж байснаа сандрангуудаа Дэнийг шалгахаар өрөөр ортол Дэни байсангүй. Арай Волтер муу шаар чин дүүгээ алга болгоё гэж шимжсэн юм биш үсттэй. Тэгтэл ашгүй Дэниж орон дотроос гараад ирдэг ба Волтер алдартай Америк хөл бөмбөгийн тамирчны гарын үсгтэй бөмбөгийг өнөө сүүлт одноос хүссэн юм байж л тээ. Тэр үдэн ч мэдээж Дэни асууж байгаа. Та яагаад бидний гэртээ яхахыг үсээгүй юм бэ мэн? Ээлж тэрүүлээ хийж амжиж байгаа маа. Манад ингээд өдрийн талыг хэрлэж өнгөрүүлвэл оройн бүр бүтэн үлдэхгүй л дээ. Америк хүүхдүүдээ гэж. За үүний дараа Дэниж нөгөө сансрын нисгч ахаас та яагаад намайг хайгаад орилж чарлаад байсан юм бэ гэхэд сансрын нисгч ингэж хэлж байгаа юм. Би та хоёр шиг байхдаа энэ тоглоомыг дүүтэйгээ тоглож байсан юм аа. Бид хоёр бас яг та хоёр шиг цаг үргэлж хэрэлддэг байсан. Тэгсээр нэг удаа над дээр Волтер дээр гарч ирдэг шиг хүсэл биелүүлдэг карт гарч ирэхэд би дүүгээ хизээч төрөөгүй байсан болоосоо гэд хүссэн юм.
тэр үед манай дүү шууд алга болсон юм аа. Тийм учраас энэ тоглоомыг би хизээж дуусгах чадаагүй. Учир нь тоглоомыг дуусгахад 2 хүн хэрэгтэй байдаг. Тэгээд л би энд гатсан юм да. Хэмээн өөрийн хамгийн харамсаж явдаг алдаагаа Волтер Дэни хоёрт хэллээ. За энэ хүн сансрын нисгч маань яг зовлонгоо ярьчаад байж байтал манай эдийн байшин гинт халж дэлбэрэлтийн чанга дуу чимээ сонсогдож явчлаа. Энэ хүний дараа Волтер Дэни сансрын нисгч 3 буцаад доошо буугаад ирэхэд нөгөө муу зоргоончууд маань буцаж ирээд Волтер Дэни хоёрын байшингийн зочны өрөөг дэлбэлээд хийцэн байдаг ба. Үүнтэй зэрэгцээд нөгөө гайтай задуурагч нь хүртэл аваад явцсан байж таарлаа. Яан да нэрээ. Ингээд үүний дараа манай гуравч нийлээд хэрхэн тоглоомоо буцааж авах талаараа төлөвлөгөө гаргаад байж байтал Лиза усанд орж дуусчаад байж байхдаа гинт түлхэхийн үнэртэй байгааг анзаараад доошо буугаад иртэл Дэни Волтер хоёр чинь галтгооны өрөөгөө шатаагаад ожилаа. Тэр үед ч Волтер Дэни хоёр Лизаг эргээс хэрэгцсэн байгааг хараад бөөн баяр болоод тэрврээд автал Лиза чинь өнөө галыг унтрах гэд бөөн боллоо. Тэгтэл яг тэр үед нь сансрын нисгч хэлж байгаа. Зоргоончууд буцаад ирлээ гэд ороод ирэхэд Лиза ч та юм бэ юу ч юм бэ хэмээн асуулаа. Үгүй яах вэ тэгээ сансрын нисгч хариуд нь ингэж байгаа. Би юу? Дэни намайг аварсан юм аа. Би сансрын нисгч хэмээн хэлчихэд цаашаа яваад өглөө. За үүнтэй зэрэгцээд зоргоончууд маань иргэн ирээд манай хоёрын байшин дээр газартахад Лиза ч одоо бүр гэр орон сүрцэн бас сансар төвж явааг хараад паникнд орно шүү дээ. Үүний дараа сансрын нисгч Лизад бүх зүйлийг тайлбарлаж өгөхөд Лиза за би танаас холдохгүй хэмээн хэлсний дараа 2 давхар өрөөнд дотор хугаалын өрөөнд бөөнд орж нуглаа. Ингээд хүүхдүүдийг аюулгүй болгосны дараа сансрын нисгч ах маань Волтер Дэни хоёрын радио холбоог аваад доошоогоо зоргоончууд руу бууж затвар байгаа иргэн авахар явлаа. Тэгээд удалгүй сансрын нисгч ах маань затвар руугаа олчоод яг явах гэж баахан зоргоончууд байсан болохоор авч чадлагүй яваад өгөө. Тэгтэн ч Дэни нэг санаа гаргаад би жижигхэн ханийн лифтээ доош буулгаад затварыг авч болно шүү дээ хэмээн хэлсэн ч энэ дөрөв дунд лифтэнд багт ганцхан хүн байсан Дэни л байв. Тийм болохоор Дэни ч тэр үед өөрийнхөө гаргасан санаа хэрэгжүүлэхээр болоод нөгөө лифтэндээ ороод доошо буухаар боллоо шүү. Чадах юм болоо даа хөөрхий. Тиймүү Дэни ч амь өрсөн даалгавартаа явах юм ахта намайг булхайцсанд уучлаарай Волтер хэмээн хэлдэг ба манайд ч яг Дэнийг буулгаад өчтөл гайволж нэг зоргон орж ирэн Лиза Волтер сансрын нисгч гуравчудаа айтайхан байралтай ороод нуугдлаа. Тэр зур доошо амжилттай болсон Дэни ч зойрынхоо өрөөнд орчод тоглоомыг хайж авдаг бөгөөд тэгж явсаар эцэст нэг юм тоглоомоо зоргоончуудын шатаадаг зүг рүү орох гэж байгааг ашгүй боллоо. Ингээд Дэни ч тоглоомыг осон талаараа сансрын нисгч ахт хэлэхэд уг нь бити оч хүлээж бай гэсэн юм байл та. Дэни ч тэгээд тоглоомоо аавна гэж зүрүүлж жоод нэг зоргонд бариулан галдваа. Тэгж зоргооныг айтайхан мөрсний дараа Дэни ч гэс гүйж ороод тоглоомоо авах гэж байхдаа амар сонь дөрүүнүүдтэй ямаа энтертэй таарч айгаад бөө юм болсон боловч ашгүйний тоглоомоо аваад буцсан нөгөө лифтэндээ ороод сууж байгаа юм. Ийхүү Дэниш дээшээгээ татаар ямин өрлөхөд сансрын нисгч ахын яг татаад явж байтал нь манай эдийн татаж буй усыг нэг зурган олж харангуудаа таслаад байтал Дэни маань ч өөрхий доошоо унчлаа шүү. Тэгсэн Дэни минь бууж өглгөөр гэс лифтнээсээ гараад зойрны хаалга руу гүйдэг бөгөөд яг үүдэн дээр нь очиод зургоончуудад бариулж авах гэж байхад нь Волтер гарч ирэн дүүгээ аварлаа. Гэсэн ч манай хоёр зургоончуудад бүслэгдээд наачдаг бөгөөд ятаж байхад тэр үед нөгөө алуурчин ровч нь буцаад аим ороод гараад ирж байгаа юм да. Гайтэй шаарвэ. Ийм хүнөө ровч яг Волтерыг барьж аваад алах гэж байхад нь Волтер аль руу гарч ирсэн дахин програмчлах карта ровтод үзүүлэл нөгөө ровч нь Волтерыг алхаа болоод зургоончуудыг хөөгд хэлж байгаа юм аа. Тэгэж эцэст нь зургоончууд буцаад сансрын хөлгөтөө суугаад яваад өгдөг ба нөгөө ровч нь бүр араас нь хөөж мөсөргöd бүх зургоончуудын хөлгүүдийг устгаа хэлээ шүү. Тэгтэл яг тэр үед нь сүүлчийн үлдсэн зургоонч Дэни Волтер хоёр араас гарч ирэхэд Лиза ч өнөө зургоон руу төгөлдөр гурванд гачдаг бөгөөд ингэж сүлд манайд бүх айдгаа авдартай хийж гарлаа. За үүний дараа үзэг зөвлөлтөд манай хоёр тоглоомоо үргэлжлэн тоглож байтал Волтер дахин нэг удаа сүүлт одноос хүслээ шивнэх карт оллоо шүү. Тиймээс энэ удаа Волтер ч сүүлт одноос сансрын нисгчийн алга болсон төг буцаж гаргаж өгөхийг хүсэхэд тэр нь яг үнэндээ Дэни байвал яах вэ? Тэгэхээр энэ сансрын нисгч маань Волтерын ирээдүйн хөлбөр байсан юм байна шүү дээ. Даанч тийм баха. Ингээд Дэни дахин сансрын нисгч очиод дүүгээ тэвнэг аваад би Волтер байна чиний ах чи санаж байна өнтер гэлэглээ шүү. Тиймээс үүний араас хоёр Дэни маань бие биентэйгээ уулзаад гар барьтлаа. Хоёр Дэни минь нийлээд нэг Дэни болон хувирдаг бөгөөд том болсон Волтер ч өөрийнхөө хүүхд төлбөр дээр хүрэхэд эргэн хүүхд болж хувираад Волтертай нэгдэн нэг боллоо. Тэгтэл яг энэ үед зургоончууд бүр улуулаа буцаж ирээд дахин байшин руу галж эхлэхэд Дэничгээс тоглоомоо тоглолт ашгүй арга бууж энэ амар тоглоомдоо хожин сансрын хөлөгч нөгөө яриад байсан затвараа дээрээ явн өчлөө. Ингэж манай гуравч тоглоомоо дуусгаж чадлаа. Гэсэн ч яг энэ үед нь амар том хар нүх гарч ирээд манай гурав сордог бөгөөд Дэнич тийшээгээ сорогдож ороод буцсан нүдэн нэтэл ашгүй гэртээ буцаад ирсэн байваа. Энэ хүний араас Волтер Дэни хоёрын аавд буцаад гэртээ үрж ирдэг бөгөөд байшин ч яг буцаад яг байх ёстой байрандаа очисон байгаа юм. За эндээс бүгдээрээ юуг ойлгож авсан бэ гэхээр энэ тэндээс хөөлөх тоглоом болвол бити хамаагүй тоглож байгаарэ. Тэгэхгүй бол одоо Жуманжи затвараа шиг болно шүү дээ. Ингээд киноны төгсгөл хэсгийг эхлэхэд Дэни Волтер хоёр ч овоо өвтэй найртай бөмбөг харилцаад үйж итэл ээж нь ирээд Лиза энэ гурыг авч явахаар болдог ба Лизач гарч ирэн хоёр дүүтэйгээ уулзахдаа гурлаад энэ талаар тагж хэзэж ярихгүй шүү гэснээр затвараа маань дуслаа. Энэ үрээд бичлэг маань дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Дараагийн бичлэг маань тун утгагүй орон тэмлэх та бүхэн сабскрайб дараад хүлээгээ сууж байгаарай. Тун утгагүй болцъё.